Та Нидерланд улсад хууль бусаар оршин суудаг бол энэхүү бичлэгт бид хүн бүрт хамаарах дүрм журмын талаар мэдээлэл хүргэж байна. Эдгээр дүрмийг дагаж мөрдвөл та цагдаа шалгуулах магадлалыг бууруулна. Анхааруулга: хэрэв танаас бичиг баримт үзүүлэхийг хүссэн боловч танд байхгүй бол таныг цагдан хорих эрсдэлтэй. Та явган хүний зам дээр дугуй унаж болохгүй. Харанхуй болмогц дугуйныхаа гэрлийг асаагаарай. Урдаа цагаан, ардаа улаан гэрэл. Дугуй унаж байхдаа утас барихыг хориглоно. Хэрэв та дуудлага хийх эсвэл Google Map ашиглахыг хүсвэл дугуйнаасаа заавал буугаарай. Хэрэв гэрэл тохио улаан болон шар байвал та дугуйгаа унаж болохгүй. Зөвхөн ногоон гэрлээр хөдөлгөөнд оролцоорой. Гудамж болон олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. Хотын зарим хэсэгт цагдаа нар илүү олон давтамжтай шалгалт хийдэг бөгөөд хэнээс ч үнэмлэх асуух эрхтэй байдаг. Та нийтийн тээврээр зорчихдоо хүчинтэй тасалбартай байх ёстой бөгөөд суух болон буухтаа тасалбараа бүртгүүлсэн байх шаардлагатай. Тасалбаргүй эсвэл бүртгүүлээгүй бол торгуулж үнэмлэхээ шалгуулах магадлалтай юм. Хэрэв та өөр хүнтэй явж байхад машинд, дугуйтай эсвэл гудамж талбайнд тэр хүн дүрм зөрчсөн тохиолдолд цагдаа танаас мөн адил бичиг баримт асуух эрсдэлтэй. Бичиг баримтаа үзүүлж чаддаг хүмүүс зөвхөн торгууль төлөх эрсдэлтэй байдаг. Ийм эрсдлийг бичиг баримттай нэлээд олон хүн хүлээхээс айдаггүй. Тиймээс гудамж талбайд хүмүүс дүрм зөрчиж байхыг та энэ видеоноос харлаа. Хэрэв та бүх дүрм журмыг дагаж мөрдсөн ч цагдаа нар таны үнэмлэхийг асуусаар байвал татгалзаж болох хэсэг, ямар нэгэн зүйлд сэжиглэгдэж байгаа хэсэг, эсвэл хамтран ажиллах шаардлагатай эсхийг асууно. Хэрэв шаардлагагүй бол та иргэний үнэмлэхээ үзүүлэх албагүй. Тайван байж ээлдэг харьцахыг оролдоорой. Та өөрөө эсвэл таньдаг хүн чинь саатуулагдсан уу? Эсвэл энэ талаар асуух зүйл танд байна уу? Цагаачдын саатуулах төвийн мэдээллийн албатай холбогдно. Саатуулах төв дотроос 08 00 33 88 77 6 үнэгүй. Саатуулах төв гаднаас 01 0 7 4 7 0 1 5 6